Ирээдүйн ямар ч ажил мэргэжлийг мэдээллийн технологийн болон электроникийн суурь мэдлэггүйгээр эзэмших бололцоо улам бүр хумигдаж байна. Өнөөдөр дунд сургуулиуд сургалтыг бөөн онлайн хичээл үзэж байгаагаас хэрэглэж ашиглаж болдоггүй царцсан мэдлэгтэй сурагчид хэдэн үеэрээ бий болжээ. Оюун нэлэг сургууль нь 2016 оноос эхлэн 1-9 ангийнхаа сургалтын үндсэн хөтөлбөрөөр STEAM буюу байгалийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг дизайн, математик загварчлал, тооцооллын нэгдсэн хичээлийг 7 хоногт 1-2 цагаар, жилдээ 35-аас 70 цагаар үзэж судалсаар 3 дахь хичээлийн жилдээ золгож байна. 1-2 дугаар ангида бүгд найрамдах Солонгос улсын UR1 брендийн механик загварчлалын сургалтын энгийн загварчлалыг 3-5 дугаар ангида бүгд найрамдах Солонгос улсын UR2 брендийн электроник системчлэл ажиллагааны сургалтын багц загварчлалыг 6-7 дугаар ангида бүгд найрамдах Солонгос улсын Robo Kids электроник програмчлалын иж бүрэн хэрэглэгдэхүүнийг 8-9 дугаар ангида Герман улсын Нобелийн шагналт Fisher техник сургалтын багцыг бүх сурагчдаа үзэж судлуулж байна. Дэлхийн боловсролын шинж чиг хандлагыг тодорхойлогч болох Америк, Герман, Австрали, Өмнөд Солонгос зэрэг боловсролын үндэсний судалгааны хүрээлэнгүүд олон улсын академиуд боловсролын шинжилгээ өөрчлөлтийг эрчимтэй явуулж байна. Шинжлэх ухааны нээлт, мэдлэгийн хүрээ бүхэн математик тооцоол дээр тулгуурлан, инженерийн байгууламж шийдэл дээр бийжиж, улмаар өнгө дүрслэл, дизайн, урлагийн уран сайхны сэтгэмжээр дамжин туршигдаж нийтэд хүрдэг билээ. Ийм л цогц ажиллагааг сургалтын явцад бүтээлч байдлаар шийддэг учраас хамгийн үр өгөөчтэй сургалт бол STEAM сургалт билээ.